Сайн байцгаана уу телевиз үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид та бүхэндээ эрүүл мэндийн боловсролын агуулгын хүрээнд тархины харуулт хэмээх теле хичээлийг бэлтгэн хүргэхэд бэлэн болсон байна. Энэхүү хичээлээр дамжуулаад иргэд олонний та бүхэнд тархины харуулт гэж чухам юу болох? Энэ нь юунаас шалтгаалж үүсч бий болдог тийм? Мөн үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэх гэж хэлж байгаа юм а. Өнөөдрийнхөө хичээлийг улсын 3 дугаар төв эмнэлгийн мэдрэлийн төвийн тасгийн дарга клиникийн профессор Алтан Цэцэг эмчтэй хамтарч заана. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За та өнөөдөр энэхүү хичээлээр дамжуулаад энэ иргэдэд тархины харуулт гэж чухам юу болох тийм? Мөн үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэж гэж танаас хүсье. Тархины харуулт гэдэг өвчний талаар телевизчил зааж байгаадаа туйлын баяртай байна. За тархины харуулт гэдэг өвчин бол ер нь судасны шалтгаанд гэнэт цочмогоор үүсдэг тархины үлийн хэсэгжилсэн болон бүрэн дутал 24 цаг болон түүнээс дээш хугацаагаар илэрх өвчнийг бол нэрлэдэг. За тархины харуулт бол ер нь үндсэн 3 хэв шинжтэй байдаг. За нэгдүгээр хэв шинж нь бол тархины эдийн засаг харуулт буюу манайхны ярьж заншснаар бүтэн харуулаа гэж яриад байдаг. За энэ бол маш хүнд хэлбэрийн харуулт. За энэ харуулт нь бол тархи тижээж байгаа гүний том судсууд хагарахыг бол хэлж байгаа юм. За торлогд орох цус харуулт энэ нь бол тархины торлог бүрхүүл буюу аалзан бүрхүүлийн доорх судас хагарч цус харуулт үүсгэхийг хэлнэ. За тархины цус хомсрох харуулт 3 дугаар хэв шинж. За энэ нь бол тархи тижээж байгаа том судсууд бөглөрхийг бол хэлж байгаамаа. Тэгэхээр энэ үндсэн 3 шинжээс шалтгаалаад эмчилгээний тактик бол өөрчлөгддөг. За тархины харуулт өвчин маань ер нь 20 дугаар зууны 2 дугаар хагас 21 дугаар зууны эхэнд бол дэлхийд дахинаа чимээгүй тахал гэж нэрлэгддэг маш хүнд өвчин, насваралт өндөртэй өвчнүүдийн тоонд ордог. За энэ бол тархины харуулт өвчин насваралтын шалтгаанаар дэлхийд болон Монгол улсад 2 дугаарт орж байгаамаа. За дэлхийд жилд шинээр 12 сая тархины харуултын тохиолдол бүртгэгдэж үүний 5.8 сая нь насвардаг. 60-аас дээш наснд насваралтын гол шалтгаан болдог. Нийт 60-аас дээш насны хүн амын 1% нь бол тархины харуулт өвчөнд өвтөх магадaltaй гэж үздэг. За Монгол улсад эрүүл мэндийн хөгжлийн төвийн үндсэн мэдээгээр бол жилд 5800-аас 6000 шинэ тохиолдол бүртгэгддэг. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр бол Монгол орн тархины харуултын 3 шинжийн 1-р хэв шинж буюу тархины эдийн засаг харуултын өвчл болон насваралтаар бол хамгийн аюултай буюу улаан бүсэд ордог. За энэ нь бол Мадагаскар улс, манай Монгол улс хоёр бол 100 мянган хүн амд 190-с 222 тохиолдол бол бүртгэгдсэн байна. Тархины харуулт өвчнөд нэрвэгдсэн тухайн иргэн төдийгүй түүний гэр бүлийн амьдралд бол асар их өөрчлөлт бэрхшээл учирдаг. За иймээс бол ер нь хүн амын дунд тархины харуултаас урьдчилан сэргийлэх мэдлэг тааруу, хувь хүний зан үйлийн буруу хэв маягаас гадна нийгмийн эрүүл мэндийн бодлого зохицуулалт тааруу байгаатай бол бас их уялдаа холбоотой байдаг. Тархины харуулт өвчнөөр нэрвэгдсэн тохиолдолд ер нь 80-90% нь бол сэтгэн бодох чадвараа алддаг. 3/2-д бол мөчтийн хөдөлгөөний саажилт буюу тулгуур эрхтний бэрхшээл учирдаг. 30% нь харилцааны чадвар, 30% нь залгих чадвар, 10% нь харааны чадамжид бол өөрчлөлт ордог. Үүгээрээ ч тухайн иргэнд их сэтгэл санааны болон эрүүл мэндийн өөртөө үйлчлэх чадварын их тийм хүнд байдлыг үүсгэдэг юм аа. За тархины харуулт өвчин нь бол тэнэгрлийн шалтгааны 2 дугаарт ордог. Хөдөлмөрийн чадвар алдалтын хөгжлийн бэрхшээл төрөгж буй шалтгааны бол мөн 2 дугаарт ордог юм аа. Иймээс энэ нь бол гэр бүлд нийгэм эдийн засгийн болон сэтгэл санааны маш их хохирлыг авчирдаг. Өнөөдрийн хичээлээр энэ тархины харуулт гэдэг талаар яг ингээд тодорхой мэдээллийг хүргэсэн танд их баярлалаа. Тэгвэл энэ тархины харуулт өвчин яг юунаас болж үүсээд байгаа юм те? Мөн энэ тархины харуулт мөн байж магадгүй гэдгийг яаж оншилж тодорхойлж болохын иргэн хувь хүн энэ талаар та мэдээлэл өгөөч. Тархины харуулт мэдээж энэ өвчин бол эрсдэл хүчин зүйлтэй. Эрсдэл хүчин зүйл буюу шалтгаан нь бол хувь хүн өөрөө шалтгаанаас зайлсхийж чадах, үл зайлсхийх гэсэн ийм хоёр шалтгаан байдаг. Хувь хүнээс шалтгааллахгүй шалтгаан нь бол мэдээж удамшлын хүчин зүйл, газар зүйн байрлал, нас, хүүс зэрэг бол ордог. За өөрөө зайлсхийж чадах эрсдэл зүйл буюу шалтгаан нь бол нэгдүгээрт бол цусны даралт ихсэлт байдаг. Цусны даралт ихсэлтийг 130 мм мөнгө усны баган дээд
доод даралт нь бол 90 мм мөнгө усны багнаас ихэхгүй байлгах хэрэгтэй. Мөн одоо хорт зуршил, арх, тамхины хэрэглээг багасгах. За судасны хатуурал, хөдөлгөөний дутагдал буюу одоо таргалалт, мөн одоо чихрийн шижин, зүрхний хэм алдалт, мөн зүрхний эмгэггүйдээс бол урьдчилан сэргийлж хэрв одоо энэ өвчин байвал маш эрт одоо эмчид хандаж тухайн одоо өвчнөөс урьдчилан сэргийлж эмчийн хяналтанд байх зайлшгүй шаардлагатай маа. За мөн эсхийг яаж таних вэ гэдэг асуудал бол мэдээж их яригддаг. За энэ бол гинтийн тохиолдол учраас таньж мэдэх аргууд байдаг. За нэгдүгээрт бол гинт нэг талын гар хөл хөдлөхгүй болох, мэдээгүй болох, үг хэлж чадахгүй эсвэл үг нь одоо тодорхой биш болох, эсвэл одоо гинт маш хүчтэй толгой эргэж, толгой өвдөх, сохтуу хүн шиг гуйвж дайвж тэнцвэргүй болох, нэг нүд таллаж харах эсвэл хараагүй болох, гинт унцас хэвсэн ч босож чадахгүй байх, ухаан алдалт таталт өгөх. Харалтын шинжийг таних хамт олонны дунд одоо зайлшгүй шалгуурын арга байдаг. Энэ нь бол хаах, гэсэн одоо монгол үгийн тайлбар. Нэгдүгээрт бол харааны өөрчлөлт, за ам морих, юм барьж байгаад гинт алдах, хөдөлж чадахгүй болох, хэл ярианы өөрчлөлт гарах, өвдөлт гэсэн эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь илрүүл харуултын тохиолдлыг сэжгэлж хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага руу нэн тэргуунд одоо маш яралтай цаг хугацааны алдагдaltaгүй одоо очих шаардлагатай. За харуултын тусламж үйлчилгээ бол ер нь ганц эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээ биш. Энэ бол нийгмийг хамарсан нийгмийн бүх үйлчилгээний байгууллага хамт олон цогц тусламж үйлчилгээ юм аа. За энэ тархины харуулт гэдэг өвчин одоо тодорхой юм шинж тэмдгээр илэрдэг тийм өвчин юм тий. Тэгвэл одоо энэ тархины харуулт гэдэг өвчнөөс энэ өвчин тохиолдохоос өмнө яаж хэрхэн одоо урьдчилан сэргийлж болох юм? Нийгмийн зүгээс одоо хувь хүн иргэн өөрөө ч гэдэг юм уу тий. Яаж энэ өвчнөөс өөрөө урьдчилан сэргийлж болох вэ гэдэг талаар та мэдээлэл өгөөч. За тархины харуулт өвчнөөс мэдээж одоо урьдчилан сэргийлэх аргууд байгаа. Энэ нийгмийн зүгээс мөн одоо иргэний зүгээс гэж байна. За нийгмийн зүгээс бол эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд маш их хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл радио телевизээр харуултаас урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа мөн одоо дээрх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хэрэгтэй. За эрсдэлтэй иргэд арга ирээхэнд зориулсан сургалтыг бол хийх шаардлагатай. За иргэдийн зүгээс бол миний дээр хэлсэн өөрөөсөө одоо холдуулж болох шалтгаануудаас аль болох эрт өөрөөсөө холдуулж тухайн шалтгааны эмгэг байвал аль болох эрт эмчийн хяналтанд орж эмчлүүлэх шаардлагатай. Энэ нь бол мэдээж одоо таргалал, хорт зуршил буюу арх тамхины хэрэглээ, мөн одоо артерийн даралт ихсэл, зүрхний эмгэг, чихрийн шижин өвчнүүдийг бол маш яаралтай одоо эмчид үзүүлж хянуулах шаардлагатай. За ер нь харуултын эхний шинжийг одоо аль болох эрт таньж эмчилгээний зөв тактик боловсруулснаар ямар үр дүнд хүрдэг юм бэ гэдэг асуудал гарна. Энэ нь бол ерөөсөө л тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ. За амьдралын чанарыг яаж дээшлүүлэх юм бэ гэхлээр харуултын эхний шинжийг эрт таньж эмчилгээний тактикийг зөв эхлүүлснээр хүнд зэргийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 42%, нас баралтыг 58%-аар бууруулах боломжтой. За мөн одоо артерийн даралтыг сайн хянаж, артерийн даралт хэвэн байснаар тархины харуултаар өвдөх өвчлөлийг 40-45% бууруулах магадaltaй гэж үздэг. За өнөөдөр тархины харуултын талаарх тодорхой ойлголтуудыг мөн одоо энэ өвчин нь юунаас шалтгаалж үүсч бий болдог, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар гэх мэт одоо хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэсэн Алтан цэцэг эмч танд маш их баярлалаа. Өнөөдрийн хичээлийг анхааран үзэж өөртөө хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд анхааран үзсэн иргэд та бүхэндээ баярлалаа, баяртай үзэгчтэй.